Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсны 21 жилийн ойг тохиолдуулан Улсын хурлын даргын ивэлдэр зохион байгуулагдаж буй сонирхогчдын шатрын нийслэлийн авраг шалгаруулах тэмцээн өнөөдөр төрийн ордны их танхимд эхэллээ. Орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж буй аймаг нийслэлийн шатрын авраг шалгаруулах анх дугаар нээлттэй тэмцээнийг Улсын хурлын дарга нээж үг хэлсэн. Өнөөдөр арчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 21 жилийн тохиолж байна. Маргааш яг тодорхой хэлэх юм бол шатрын тэмцээн 2 өдөр явуулчихсан. Өнөөдөр нээж байгаа. Энэ хүрээнд сонирхогчдын шатрын авраг шалгаруулах анх дугаар нээлттэй тэмцээнийг улс орон даяар зохион байгуулахаар шийдээд байгаа. Үүсч хөгжөөд 21 гаруй жил болж байгаа оюуны спортын нэгэн төлөв шатар юм аа. Дэлхийн олон улс үндэстэн төр засгийн бодлогоор шатрын спортыг дэмжиж иргэдийнхаа сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэхэд ашиглаж байна. Монголын төр манай соёл спортын өвүүдийн нэг болсон шатрын спортыг ард иргэдтэй түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого баримталж байна. Тийм ч учраас энэ жилээс эхлэн арчилсан үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан жил бүр сонирхогчдын шатрын авраг шалгаруулах нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байхаар боллоо. Та бүхнийг тэмцээндээ идэвхтэй оролцож өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Аймаг нийслэлийн сонирхогчдын шатрын авраг шалгаруулах тэмцээн нээслийн мэдэгдэе. Сонирхогчдын шатрын нийслэлийн авраг шалгаруулах анх дугаар тэмцээний эхний нүүдлийг Улсын хурлын дарга инх болд Монголын шатрын холбооны тэргүүн зандан шатарнаар Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн төмөн үлзийн шатраар хийсэн. Энэхүү шатрыг алт мөнгөөр шарж 18 төрлийн 1022 үнж чулуу шигтгэж уралсан байна. Төмөн үлзээгад ур ухаанаар нь бүтсэн шатраар тэмцээн эхлүүлсний дурсгал болгож батамж мөн гардууллаа. Нийслэлийн авраг шалгаруулах тэмцээнд нийт 132 сонирхогч оролцож байгаагаас 5 эмэгтэй 127 эрэгтэй байна. Тэмцээнд Улсын хурлын гишүүн Оюунбаатар Дэмбэрлээс гадна Ардын их хурлын депутат 5 хүн оролцож байна. Мөн төрийн байгууллагаас 32 хүн оролцож байгаа юм. Сонирхогчдын хамгийн өндөр настай нь 93 настай Бүжин лам, 92 настай нь Лойх Узгой байсан юм а.